Сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Надад үлдсэн 5 сургамжийн 3 дахь сургамж болох миний алдаж яж ухаарсан зүйлс. Миний өсвөр наснда хамгийн том алдсан юм болоо да, биндээс хамгийн их ухаарл авсан юм болоо та гэсэн 3 зүйл байгаа. Нэгдүгээр их зүйл нь болохоор гэр бүлийн харилцаа. Ягаад чи өсвөр насны дээр би л нэг юм онцлогтой байна, би л нэг юм хэцүү байна гэж байгаа юм шиг гэр бүлийнханаас айгүй цайгаа барьдаг. Би гэр бүлийнхандаа ойлголцохгүй байна, ихгүй байна. Ягаад вэ гэхээр хүмүүсээс нөгөө хүлээлт түлээгээд тэр нь одоо мэдээж хамгийн ойр дотны нэг гэртэйгээ гэр бүлийнхэн маань тэр нь одоо хамрагдаа авчиж байгаа байхгүй юу? Миний одоо хамгийн алдчихсан бас буруу шийдвэр гаргаж ирсэн зүйл нь гэх юм бол яг өсвөр насны дээрээ тусдаа гаргах шийдвэр байсан. 15 наснда тусдаа гарна би ингээд гэр бүлийнхэнтэйгээ байхлаар хитрхи стресстэй байна. Жоохон буруу зүйл хийсэн тэрээсэн. Мэдээж буцаад нэг хэдэн сар амьдрсныхаа дараагаар бол ингээд ойлгоод тэгээ буцаад гэртээр чанарсан. За би яг тэр хугацаанд юу ойлгосон бэ гэхээр ганцаараа байх мэдрэмж. За тэгээ ганцаараа бүх зүйлийг ард гаргах, ганцаараа бүх зүйлийг өмнө байх гэдэг тэр мэдрэмжийг аваад ер нь бол үйлдэл болгон дээр гэр бүлэн хамгийн чухал юм байна гэдэг зүйлийг амар сайн ойлгосон. Тэнгүүд одоо өсвөр насны дүү нартаа эсвэл найз нөхдөдөө хэлэхэд одоо бид нар яг өсвөр насны дээр байгаа гэдгийг зарим нь яг тэр нэг онцлогтой үе ойлгож байгаа. За би яг ингээд энэ насны дээр ингэж энэ тэгж энэ гэдэг. Зарим нь бол надаас яагаад ийм зан аваар гараад байгаа. Би яагаад хүмүүсээс ийм их хүлээлт хүлээгээд байгаа гэдгийг баг өрөөж мэдэхгүй явж байгаа хүмүүс бас байгаа гэж бодож байна. Тэр хүмүүстэй зөвлөж хэлэхэд хин нэгэн бити буруу өгөөрэй. Яг тэр асуудал гэхээс илүүтэйгээр тэр нэг сэтгэл зүйн жоохон онцлогтой үед биднэрт өөрт маань байж идэг. Тэрийг жоохон ингээд хүмүүстэй ойлголцоод гэр бүлийнхэнтэйгээ ойлголцоод артанд аваад гарчих. Тэрнээр хамгийн их баярлна. Тэгхгүйгээр над шиг энд ингээд амар их асуудал байна. Би өөрөө болгон чадна гэдэг одоо хомотагийн шинжилгээ тийм ээ. Ингээд гэр бүлийнхнээс хол байна гэдэг шийдвэр хамгийн буруу байсан. Гэр бүлийнхнээгаа үл тоогоод гээд явна гэдэг бол хамгийн буруу байсан. Тэгэхээр гэр бүлийнхэнтэйгээ ойлголцох гэж хичээгээрэй гэж хэлмээр байна. Мэдээж өмнөх рилс болон бичлэгүүд дээр ярьсанчлан хин нэгэнтэй ойлголцохыг хүсвэл, хин нэгнийг ойлгохыг хүсвэл мэдээж хамгийн эхлээд өөрийгөө ойлгох хэрэгтэй. Хоёр дахь зүйлийн хувьд гэх юм бол найз нөхөд хүрээлэл аягүй чухал юм байна гэдгийг ойлгосон. Одоо ингээд 90 тойрны хүмүүсээс эсвэл ингээд одоо контентоор ингээд хүмүүс аягүй хэлж байгаа шүү дээ. Хүрээлэл аягүй чухлаа. Бид нэ одоо 5 хүнтэй найзалж илаа гэхэд тэр 5 хүний дунд чинь 5 өрөө байх магадaltaй. Энэ нэг талаараа үнэн, бас нөгөө талаараа бодит байдал дээр хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр дийлэнхтэй ажиглаад хахад ийм дурсамжиндаа ингээд хүлэгдсэн байдаг. Тэгээ бидний хооронд ингээд маш их дурсамж байгаа. Ийм хамтдаа цаг хугацааг ингээд өнгөрүүлсэн маш их зүйлийг туулсан гэдэг тэр бодлын цаана ингээд болохгүй зүйлийг ингээд хүлээж аваад найзлаад байдаг. Тэр ерөнхийдөө айгүй буруу юм билээ гэдгийг угсаа ойлгосон. Одоо ингээд 20 настай бидний одоо миний болоод миний 90 тойрны найзуудаас ч гэсэн айгүй хажиглагддаг зүйл нь одоо ингээд октоодын нун айгүй нэлээд байдаг. Ингээд энийг араар муулгах ч гэдэг юм уу, эсвэл нэгэндээ хатаархах ч гэдэг юм уу. Тэрийг би яг 15 наснда тэр зүйлийг мэдрээ, тийм зүйл ерөөсөй байж болохгүй мэн гэдэг орон зайнаас ингээд холдсон учраас одоо 5 жилийн дараа тийм ингээд нөхцөл байдлыг сонссон чинь яг үеийнхаа үед ингээд найзуудаасаа сонссон чинь ийм юм байдаг билүү л гэж боддогцсан. Ийм байж болох илүү нэрээ гэж байсан билүү гэд. Тэгээ нэрээ сүүлд ингэ бодоод хад надад ч гэсэн яг тийм юм тохиолдож исэн байгаа байхгүй юу. Тэгэхээр найз дээрээ ингэ буруу сонголт хийцэн тэрнэр аягүй сэтгэл ингэ дундуур явдаг тийм хүмүүс ингэ зөндөө байдаг юм байна лээ. Одоо ч гэсэн. Тэгэхээр нөгөө нэг бас өмнөх бичлэгэн дээр ярьж ирсэнчлэн өөрийнхөө хил хязгаарыг тогтоогоод тийм бас үгүй гэдэг үгүй ерөнхийдөө хилээд ингэ сурчих юм бол ямар зүйл дээр үгүй гэд энерги цагийн менежментээ ингэ зөв зохицуулаад сурчих юм бол тэр хэрэггүй хүмүүс ч тэр хэрэггүй хийдэг зүйлс цаг магч гэсэн ингээд биднэрт ямар ч асуудал байгаа болчтой юм билээ. Тэгэхээр энэ дээр ерөнхийд нь хэлэх гээд байгаа зүйл маань юу вэ гэхээр найз нөхөд хүрээлэл дээрээ маш нухацтай ханаарай гэж хэлмээр байна. За тэгээ хамгийн сүүлийн сэдэв болох хайр дурлал гэж байгаа. Би одоо яг энэ хайр дурлал гэдэг үгийг амнаасаа гаргаад та бүхэн ингээд зөвлөгөө өгөх хэмжээнд хүрээгүй байх гэж болоод өөрлөө бодож байна. Гэтэ нэг нь миний яг өсвөр насны дээрээ ойлгосон зүйлсийн чагсаалт маань 3 дахьт нь яхахгүй хайр дурлалын сэдэв бол байсан. Яг алдаад яг би энэ дээр ингэж ойлгосон гэдэг зүйл дээр би намайг ингээд өсвөр насны дээр тий одоо яг ахлахаа ингээд сурагч байхад үед ингээд найзууд маань ингээд үерхэж тоглож наадаад ингээд явдаг байхад би ерөөсөө огт тэр зүйл ингээд сонирхдаггүй яг тийм сэдв байсан байхгүй юу ерөөсөө эсрэг хүүснийхааныгаа ингээд сонирхон гэдэг тийм зүйл ерөөсөө байгаагүй зүгээр л ингээд хичээлээр ингээд нүдэг ч юм уу ер нь хичээл хажуугаар ажил хийдэг учраас ингээд ажил хичээл гэдэг ерөөдөө завгүй явдаг байсан учраас хайр дурлал үерхэл наадам гэдэг зүйл дээр ерөөсөө тэр анхаарал маань очиж байгаагүй. За тэрнийхээ сайнд ч юм уу муунд ч юм уу яг төгссөн яг тэр жилээ төгсөөний хэдэн сарын дараагаар бол нэг хүнтэй үерхэд тэгээд тэр зүйлийг одоо яг жинхнээс өөрийн бие дээр ингээд мэдэрч байгаа хгүй ойлгож байгаа. Та хэрвээ өөрийгөө таньж мдээгүй байгаа тохиолдолд хүнтэй үерхэж наадна гэдэг жоохон надад хол санагдсан. Одоо би 18 даа байхдаа одоо 20 гээд би тэр хүнтэй 2 жил үерхсэн. Тухайн үед бол би өөртөө амар ихтэй байсан. Би өөрийгөө олсон, би өөрийгөө мэдчихээн гэдэг байсан байхгүй юу. Тэнгүүд за та өөрийгөө мэдээд байгаа юм байна.
Гэхдээ та өөрөө хүнийг таньж чадж байгаа юу гэдэг асуулт бас нэг байт юм лээ. Хүнийг таних гэдэг бас амар том бас сэдв юм байлээ. Тэгэхээр энэ хүнийг таних сэдв, энэ хайр дурлалын сэтгэлгээд юутай хайр дурлалын сэдвтэй холбогдоод ороод ирэхлээр энд биднэрт одоо анх удаа хүнтэй үерхэж үзэх, анх удаа хүнийг хайрлаж үзэх яг ийм сэдвээр бол дөнгөж нөгөө өөрөө өөртөө ажиллах гад тэг ингээд өөрөө өөрийгөө бүтээх гээд яг явж явах тэр замдаа хин нэгэнтэй харилцаа тогтоох, хин нэгэнтэй үерхэх, тэг аль биесээр үерхэх энэ тэр байдал байж болохгүй биш байж болно. Гэхдээ тэр зүйл дээр хүнийг таних гэдэг юу айгуу тийм чухал асуудал байд юм билээ. Тэгээ миний одоо ингээд нэг хайр дурлалаас ингээд ойлгосон гэдэг юм алдаад ингээд ойлгосон гэдэг байгаа зүйл нь үерхэл гэдэг гоё. Хүнийг үнэхээр тултлан жаргаж чаддаг, тултлан нөгөө амар гоё мэдрэмж өгч чаддаг. А бас яг тэрнийхээ хэмжээгээр хүний тултлан аимшигтай тэр муухай мэдрэмжийг өгч чаддаг. Тэгэхээр тэр нь ингээд сэтгэл зүгээ бэлдээд ч юм уу эсвэл тэр хүнийг ойлгох хэмжээнд хүрээд тэр зүйлийг сонирхорой. Тэрнээс наа ингээд өөрөө өөртөө ажиллаагүй байгаа тохиолдолд өөрөө өөрийгөө ч мэдэхгүй байгаа тохиолдолд хажуудаа хин нэгнийг байлгаад хин нэгэнтэй үерхэн гэдэг бас айгу хэцүү зүйл юм байлээ гэдэг зүйлийг ойлгосон. За эцэст нь өсвөр насны дүү нар найзуудтай зөвлөж хэлэхэд нэгдүгээрт нь гэр бүлийнхэнтэйгээ ойр тойрныхонтойгоо хитрхи бити хатуу харилцаатай болоорой. Би нэг өсвөр насны дээр явж гин би нэг сэтгэл зүйн онцлогтой байна. Надад хэцүү байна гэсэн нэрийдлэр гэр бүлийнхнийгаа түлхэх ойр тойрныхоноос холдох тийм шийдэл бити гаргаарай. Харин эсэргээрээ тэр зүйлээ сэтгэл зүйд чинь яг ямар байгаа, юу нь хэцүү байгаа, юу нь болж бүтэхгүй байна. Эсвэл ямар байдалтай байгаагаа эргэн тойрныхондоо гэр бүлийнхэнтэйгээ хэлээд тэрнгээрээ ойлголцвол илүү зүгээр. Хоёрдугаарт нь болохоор найз нөхөд хүрээлэл. Энийг бол аюулгүй олон хүмүүс ярьж байгаа шүү дээ. Найз нөхөд хүрээлээ ингээд зөв сонгох хэрэгтэй. Ингээд зөв сонго гэж байгаа хэрнээ яг яаж сонгох юм гээд яг тийм асуулт гарч ирдэг шүү дээ. Тэгэхээр та өөрийнхөө хэл хийж гараад тогтооно. Юун дээр тийм, юун дээр үгүй гэдгээ ингээд сайн мэддэг болсон байхад найзууд тэртээ тэр хүн ингээд шилэгдээд яваад ирдэг. Гуравт нь хайр дурлал дээр өөрийгөө ойлгоогүй байгаа цагтаа хин нэгнийг ойлгох гэж бити яраарай. Бас үерхэл тий одоо яг өсвөр насны дээр хүн болгоно л бараг үерхэж үзсэн баг. Гэхдээ үерхэл гэдэг одоо нэрийлийн доор цаана бас нэг хайр гэдэг бяцхан юм явагдаж байгаа шүү дээ. Тэнгүүд хайр хүнийг хайрлна, хүнд хайрлуулна гэдэг тийм амархан зүйл биш ээ. Цаана маш их зүйл ингээд нуугдаж байт юм билээ. Тэгэхээр энэ гурван зүйл дээр би алдчихсан. Тэгээ алдчихсан бяцхан туршлагаа та бүхэндээ өнөөдөр хуваалцлаа. Энэ хүртэл үзсэн та бүхэнд маш их баярлалаа. Баяртай.